Porsche гэхээр хүмүүсийн толгойд хамгийн эхлээд 911 юм уу Panamera-л төсөөлөгддөг. Харин 718 гэдэг загвар байдгийг тэр болгоныг хүн бол мэдээд байдаг. 718 ямар ч ихтэй загвар вэ гэх юм бол айлын нэг тийм дунд хүүхдүүд байдэн шүү дээ. Айлын том шиг онцгойрохгүй мөртлөө айлын баг шиг тэгтлээ хайрлагдахгүй. Гэхдээ мундаг авьяастай. Мундаг чадвартай. Хон гэрийнхаа бүхий л геныг өөртөө шингээгээд өгсөн. Тэр нэг хүүхдийг төсөөлөв. $718 бол Porsche-ийн гэр бүл дундах яг л тэр нэг хүүхэд. Жинхэнэ спорт машины онцлог гэхээр ямар байдгийг та мэдээ. Яг хүмүүс магадгүй маш том хөдөлгүүртэй, хүчрхэг мотортой, нэг гоё содон дизайнтай, маш чанга дуутаач гэдэг юм уу. Тиймэрдүү зүйлсийг бол хэлж магадгүй. Яг тийм байж болно. Гэхдээ жинхэнэ спорт машины гол онцлог бол тогтвор сайтай. Жингийн хуваарлт хаашаага төгс. Мөн хааз гişх өрүүл дарах, тоормс гişгүй тийм маш хурдан хариу үйлдэл үзүүлж чаддаг. Мөн хурдан бас шаламгаа байх хэрэгтэй. Энэ бүх онцлогийг Porsche 718 Cayman өөртөө маш сайн шингээж чадсан. Учир нь Porsche Cayman Ace бол яг л хослол өнгөссөн тамирчинтай адилхан. Түүний хувцсан дээр нэг ширхэгч чоротоос байхгүй, хумсан дээр нэг ширхэгч Nike байхгүй. Түүний хөдөлгөөн бүр өөрчлөн төлөвлөгдсөн юм шиг. Хөдөлж байгаа хөдөлгөөн өрүүл дарах хаа зүхэд ямар ч түнд илүү дутуу үйлдэл нэг ч гаргадаггүй. Бүр яг өөрчлөн бүх зүйл бэлтгэгдсэн юм шиг. Машины зам дээр явж байгаа нь хүртэл яг төмөр зам дээр явж байгаа вагон шиг. Машин, зам, жолооч гурийн хоорондын цаанаа бүр нэг тийм өөр төвшний хамааралтай юм шиг. Тийм нэг болж ажиллаж чаддаг. Жолооч юу хүсэж байгаа, жолооч яг яах гэж байгаа гэдгийг өөрчлөөд маш сайн тооцоолдог. Бүх зүйл нь эмгэгцэгцтэй. Тоормц, хааз, өрүүл дарахаас ихсүүлээд. Хамгийн гол нь зүгээр л чигээрээ шулуун явах, өндөр урдан дээр тогтвортой, баланс сайтай байх бол нэг тийм чухал биш. Ер нь бол чигээрээ явах бол тийм амар сонирхолтой биш. Энэ бол түүний зүгээр нэг энгийн л байдаг чадвар Porsche-гийн хувьд. Харин хамгийн гол чадвар хаана гардаг вэ гэхээр эргэлттэй мөрийн зам дээр маш сайн чадвараа харуулдаг. Эргэлтийг гаргаж байгаа мөрийн зам дээр хурдтай орж явах үед бие дээр нь огт ганхалт байдаг. Ялангуяа тэр жолоочод яг юу их чинь жолооч ямар хурдтай орж ирж байна, ямар хурдтай ямар өнцөг үүсгэж дарж гарч явах үед хойдлын бөксөө шидэнч гэдэг юм уу, жоох ингээд жолоодлого алдагч гэдэг юм уу, тийм ойлголт Porsche дээр ерөөсөө байдаг. Ерөөсөө тийм юм байх боломжгүй юм шиг тийм найдвартай мэдрэмжийг бол төрүүлж идэг. Хойно хөтлөгчтэй машин мөртлөө шүү дээ. Тийм учраас Porsche-гийн явдал одоо яг тэр эргэлттэй шулуун мөрөө замд огцом дараад гүйц төрүүлэх үүдч гэдэг юм уу тийм зам дээр Porsche бол үнэхээр дахин давтагдчихгүй гайхалтай контролтой бүтээгдсэн машин. Хэдийн 911 биш ч гэлээ Porsche-гийн удам гэдгээ эргэлт болгон дээр баталж чаддаг. Мэдээж гоё юм нь PDK буюу Porsche-гийн Dual Clutch гэдэг. Одоо нөгөө бидний хэлт заншснаар хос перда дисктэй хороптой. Нэг осондоо ийм клатчтай, ийм хороптой болоод ирэхээр ерөөсөө хуруу хөрөгтөдөд хором солигддог. Мэдэрч байгаа нь бол үнэхээр гайхалтай. Хурууны өндгөөр педал шифт рүүгээ шүргэх төдийд л араас үлж чадж байгаа. Тэгээд энэ 2500-тай 4 цилиндртэй хөдөлгүүр нь 4 цилиндртэй юм шиг ерөөсөө мэдрэмж төрүүлдэг. Нэг юм яриа байдаг юм билээ. Яг нөгөө өмнөх генерашныхын Porsche нь 3400 хөдөлгүүртэй тэгээд цуваа хифтэй 6 цилиндртэй байсан юм билээ. Тэнгүүд хүмүүсийн шинэ 4 цилиндртэйг бол онцгүй болсон. Яа гэсэн нэг тийм яриа бол байгаад. Гэхдээ унж үзсэн хүн бол хизээч тэгж хэлэхгүй. 4 цилиндр хизээч ингэж дуурдаггүй. Энэ 4 цилиндрээс шал өөр дүрмэл. Яг л жинхэнэ характертай. Цаанаа бүр юм мэдрүүлэх үйцээ. Турбоных нь тэр орж яваа эргэлдэж байгаа
тэр мөч бүхэн бүр ингээд тасралтгүй ерөөсөө машиныг түлхэж чадчих واخ. Ямар ч тийм хүч дутаад нэг юм явж ядсан ч гэдэг юм уу те. Тийм юм огт алга. 1350 кг хэмжээтэй машин шүү дээ. За моторын хувьд бол мэдээж танилцуулахгүй байж болохгүй. Би моторч багаад цогцсон байхаараа хүмүүс гайхчихж магадгүй. Яагаад гэвэл бол Porsche Cayman S-ийн хөдөлгүүр яг жолоочийнхоо суудлын ард байрладаг. Харин 911-ийг болохоор бүр илүү хоошоо байрладаг. Буюу хойд тэнхлээс илүү давсан байрладаг. Энэ Cayman S болон 712 болон 911 хоёрын хоорондын маш том ялгаа гэсэн үг. Энэгээр илүү гол руугаа төхөж өгснөөр Cayman S 712-ийн хувьд жингийн хуваарлт 911 бодох юм бол илүү төгс. Харин 911 хойд тэнхлээсээ илүү хойшоо байрлаж өгснөөр хойдлын дугуйны барьцлах чадвар нь үнэхээр мунаг маш сайн ажилладаг гэсэн. Тийм ч учраас track ч юм уу ямар нэг уралдааны рекордуудыг голчлон Porsche 911 эзэмшиж байдаг. Яг хөдөлгөөний тухай гэх юм бол 2.5 4 цилиндр бүхий турботой 350 морины хүч 420 Нм. Одоо цагт 350 морины хүч юм бол хүмүүс нэг ойлгохтой сонсохдохгүй байж магадгүй. Яагаад гэх юм бол дүүнер маань одоо цагт яг дөнгөж машин сонирхож эхэлж байгаа хүмүүсийн хувьд Instagram, TikTok-оор бөмбөгдүүлсээр байгаад дандаа нэг 800 морины хүчтэй, 900 морины хүчтэй Corvette, Hellcat, Charger ч гэдэг юм уу, Tesla Plaid, SMS гэх мэт загваруудын религ үтсээр байгаад 350 морины хүч гэдэг бол нэг тийм сонир биш байхаа. Болцсон бол тийм гонхтой цагууд бол бид нар амьдарч байгаа. Нэг талаараа тийм жоо харамсмаарч юм шиг. Гэхдээ 350 морины хүч гэдэг бол машиныхаа жинтэй хамааралтай. Жим болон хүчний ойлголтыг бид нар маш сайн мэддэг байх хэрэгтэй. Уг машин маань 1350 кг жинтэй, тэгээ 350 морины хүчтэй, 420 Нм гэдэг бол энэ машины хөдөлгүүр уг өөрийн биеэ өөрсөд цааш шиг л хөнгөн авч явдаг гэсэн үг. 350 морины хүчингүүд зарим улсуудын бас миний нөгөө multi-stage hybrid-тай 3.5 V6 224 Crown-оос 40-30 морины хүчээр л илэн юм биш үү гэж жуулцчихж бас магадгүй. Гэхдээ энэ хөдөлгүүр бол зүгээр нэг хяналтад зориулж нэг төрдөө гаргасан economic class-ын төрлийн хөдөлгүүр биш. 7200 RPM хүртэл хааздаг, мөр нь 280 км/цаг дээр очиж иж тулдаг. Харин 0-100 км/цагийг нойлоос 104.5 секунд. Үйлдвэрийн давтаас багахан зэргийн зүгт. Тэгээд хамгийн гол нь энэ жингийн хуваарлалт. Ялангуяа Cayman дээр энэ хойдлын суудлын хойно ямар ч зай байхгүй зөвхөн хөдөлгүүр ороод ирдэг. Тэнгүү нөө бүх тал руугаа тархсан машины жингийн хуваарлалт нь төгс. Тэгээ моторынх нь хэлбэр нь өөрөө хэвтэй. Тийм учраас энэ машины баланс тогтвортой байдал эргэлтлүү баг тэр чигээр хамаг хурдаар ороод огцон дараад гарахад ч контрол алдахааргүй хэмжээний тийм найдвартай байж чаддаг. Энүүгээр л Porsche маш гол онцлогтой. За түр байж байгаа нэг хүснэлт харуул. Хэдүүлээ жим болон хүчин дээр нэг баримжаа аваад. Аль болох бидний сайн мэддэг сонсч ирсэн машинууд дээр жишээ авсан. Porsche 718 Cayman-ийн хувьд 350 морины хүчтэй атлаа 1350 кг бөгөөд жим болон хүчний харьцаа нь 386 кг байна. Уг тоог яаж гаргасан бэ гэх юм бол 1350 кг-ыг 350 морины хүчтэй хуваахаар тухайн тоон гарч ирж байна. Нэг ёсондоо нэг морины хүч нь 386 кг-ыг хөтлөж байна гэсэн үг. Жишээ нь 5 бол ойролцоогоор 2 тонн 700 кг жинтэй машин. Гэсэн үртээ нэг морины хүч нь Camry-тай ойролцоо буюу 705 кг-ыг хөдөлгөж ажилладаг болж таарна. Тэгэхээр 5 дав маш хөнгөн шингэн байж чаддаг байна. Харин бүр сонирхолтой машиныг дуртахад Koenigsegg брендийн нэг харьцан нэг гэсэн нэртэй модель байдаг бөгөөд тэр нь ямар очиртай вэ гэвэл жин 1350 кг мөртлөө морины хүч нь бас 1300. Мэдээж энэ хоёр тоог хуваангууд нэг грамм буюу нэг морины хүч нь ганцхан килограммыг л хөтлөж гайхалтай хөнгөн шингэн байгааз эндээс хавхал жим болон хүчний харьцаа нь багварчсан хурдан шалангаа байдаг гэж ойлгож болно. Энэ бол ганцхан жим болон хүчний харьцааг л ярьж байгаа шүү. Өөр бас бус зөндөө хүчин зүйлс бол байгаа. Porsche Cayman 718-ийн хувьд Nissan GT-R-ын яг доор Supra MK5-ын яг дээр байрладаг байх. Мэдээж энэ хоёрын дунд орж ирэх зөндөө машинууд бол байгаа. Та нар өөрсдөө судлаад үзээрэй.
Тэгээд 712 дотор орж ирээ суунгут энэ сандалныхын дизайн бол маш гоё. Яг л жолоочоо машинтайгаа хадаад машинаа замтайгаа хатцсан юм шиг. Тийм амар доктортой. Бүр сандалчин бүр ингээл чамааг бүр ингээ хатгцсан. Бүр яг цавуудад наацсан байгаа юм шиг. Тийм амар барьцтай, түшигтэй мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ нэг сул тал нь гэх юм бол сандал дээшилж доошлохгүй л. Яг одоо эхэндээ жоохон дасгад хэцүү. Гэхдээ хэсэг яваад ирэхээр бол дасчих болохоор. Харин Porsche-гийн салоны дизайны тал бол маш гоё. Яагаад гэх юм бол сүүлийн үед ер нь машины дизайнуудын чиг хандлага одоо бүр хайшаа яваад байгаа. Ялангуяа цахилгаан машин дээр одоо юм л бол нөгөө технологи, ухаалаг гингүүтэй бөөн дэлгэц, бөөн ямаар ингээд тулцсан зодчдаг. Тэгээ ингээд бодоод үзэхээр баг 4 дугуйтай нэг ухаалаг утас дотор орж ирээ суугаад байгаа юм уу? Ухаалаг утас унж явах гээд байгаа юм уу? Тэрийг бол ойлгохоо байгаад. Гэтэл Porsche-гийн салонд ямар ч илүү дутуу байхгүй. Юусе бүх зүйл нь яг товчлуураараа хിവэрээ. Бүх зүйл нь гарт ойрхон. Гэсэн нэг илүү дутуу баахан дэлгэцээр зодсон юм байхгүй. Өрүүлний дизайн, барихад хүртлийн барьцтай байгаа байдал. Хамгийн гол нь салоны хийц чанар бол үнэхээр өөлөх юмгүй. Бүр хүрсэн газар болгоноос чанар, хийц, тэр ашигласан материал чанар ханхалж идэг. Дээр нэмээд энэ спортлог мэдрэмж, энэ суудал, энэ салоны оруулах дизайн хамгийн гол нь илүү дутуу юмгүй байна гэдэг нь нүдэнд маш амар байдаг. Ерөөсөө л гарт ойрхон. Бүх юм нь гарт ойрхон. Бүх юм нь ойлгомжтой. Би нэг ингээд баахан юм дотор нэг төхөөрөмжн дотор ороо суудсан юм шиг мэдрэмж ерөөсөө авдаггүй. Цэвэр ерөөсөө жолооч зориулсан бүр нэг юм цэвэр зөвхөн жолоодлогын зориулттай машины мэдрэмжийг одоо болт төрүүлээ явж байгаа нэг талаараа Porsche-гөр үнэхээр бахархмаар тийм сэтгэлийг бол төрүүлж чадчих. Яалтч үзвэл спорт машины салон гэдэг нэг ийм л баймарсан гэдгийг Porsche-гийн загваруудаас бол харж болдог. Porsche. Энэ нэрийг дуртахад хурд, инженерчлэл, ялалт 3 хамгийн түрүүнд санаанд ордог. Гэхдээ Porsche-г үнэхээр онцгой болгодог зүйл юу вэ? Тэд бол машин бүтээдэг компани биш. Тэд бол уран баримт шиг хөдөлгөөний урлаг бүтээдэг брэнд. Хамгийн жижиг 356 загвараас эхлээд хамгийн сүүлийн 963 хайперкар хүртэл. Porsche үргэлж харагдах байдал биш, хийц, чанар, гүйцэтгэл дээр төвлөрч ирсэн. Гэхдээ Porsche-г домог болгосон нэг тайз бий. Тэр бол Le Mans. Хорин цагийн турш зам дээр өдөр шөнөгүй уралдана. Цаг агаар, машины эвдрэл, жолоочийн алдаа ямар ч саад гарч болцшгүй. Гэхдээ Porsche-д энэ бол чадвараа батлах тайз байсаар ирсэн. 1951 онд Porsche анх удаа Le Mans-д оролцож ялалт байгуулж байв. Тэр үеэс хойш нийт 19 удаа төрүүлж бүх брэндүүдийг ардаа орхисон. Энэ бол Le Mans-ийн хамгийн олон ялалттай брэнд гэсэн. 1970 онд тэд 917 загвараар анх удаа Le Mans-ийн нийт түрүүг авсан. Тэр машин бол хурд, хүч, дуу чимээний домог. 1980-ад онд 956, 962 машинууд нь урд нь хизээч хийгдэггүй аэродинамик ба технологиор Le Mans-ыг баялсан. Харин 2015 онд тэд дахин нэмжээ. 919 хайбрид хослон хөдөлгүүртэй хүчрэг машин. Тэд дараалан 2015, 2016, 2017 онуудад Le Mans-ийн нийт түрүүг авсан. Боломж бол Porsche ялахын төлөө бүхнээд ажилтдаг гэдгийг хэн харуулсан. Well done crew, well done. That shows you why you should never ever give up. You should never give up from the back of the field, from the very, very back. Well done boys, well done, well done. Porsche бол уралдааны зам дээр төрсөн биш. Тэдний ялалт бол зүгээр аз биш. Энэ бол инженеруудын хичээл зүтгэл, жолоочийн ур чадвар болон ямар ч нөхцөлд шантрахгүй философи. Өнөөдөр ч гэсэн Porsche Le Mans-д хүчтэй оролцсоор. Энэ бол зүгээр нэг түүх биш. Энэ бол үргэлжилж буй домог. Зорьсон газраа хүрнэ гэдэг хамгийн чухал нь биш. Харин тэр газраа хүрэх замдаа юуг мэдрэх,
ямар дурсам бүтээх вэ гэдэгт л бүхий л үнцийн оршин.